Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах талаар мэдээлэл хийхээр болсон байна. За студид хуульчдын холбооны хуульчийн мэргэжлийн хяналтын шалгалтын асуудал эрхэлсэн хорооны дарга за сүмжид хүрэлцэн ирсэн байна. Танд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Тэгэхээр шалгалт маань 11 сард зохион байгуулагдах гэж байна. Тэгэхээр бэлтгэл ажил одоо ер нь хэр хангагдсан байна? Хуульчийн мэргэжлийн шалгалт одоо энэ оны 2016 оны 11-р сарын 23, 24, 25 зохион байгуулахаар 5 гарсан. Тэгээд энэ журам нь сая хуульчдын холбооны хамгийн дээд одоо шийдвэр гаргадаг бүтэц болох зөвлөлийн хуурлаас 8 сарын 27-нд батлагдсан гарсан байгаа. Тэгээд журам батлагдсантай холбоотой дараагаар нь шалгалт зохион байгуулах комисс гэдэг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр комисс байгуулагдаад ажилдаа орсон. Тэгээд зөвхөн энэ журам батлсны дараа биш өмнө нь бас тестийн буюу одоо сорилгын эмхтгэл гаргах түүнтэй шинэ батлагдсан хуулиудыг шинжилж оруулахтай шинэ батлагдсан хуулиудын агуулгаар баяжуулах, оруулах асуудлуудыг бас гаргасан байгаа. Одоо тэгээд тэр сорилгын эмхтгэл нь худалдаанд бэлэн гарцсан байгаа. Худалдаадад эхэлсэн. Мөн бодлогын эмхтгэлийг бас шинэ гарсан хуулиудын агуулгаар баяжуулаад нэгдмэл арга зүйг эзэмшүүлэх, чиглэлөх зорилгоор бас бодлогын эмхтгэлийг хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн орноос гаргаж хэвлэгдэж гаргасан одоо худалдаанд гарсан хэрэглэхэд бэлэн болсон байгаа. Гэх мэт юм зохион байгуулалтын бэлтгэл ажлууд бол ер нь явж байгаа, процесс нь явж байгаа, бүртгэл эхэлсэн байгаа. 9 сарын 8-аас 10 сарын 23-ыг дуустал энэ хугацаанд бүртгэх. Тэр нь бүртгэл нь явж байгаа. Тэгээ бусад холбогдох байр, сав, програм, хангамж бусад зохион байгуулалтын асуудлуудыг манай комиссийн гишүүд ойрлж аваад тусдаа өөрсдөө хариуцаад чиглүүлээ явж байна. Бүртгүүлэхийг хүссэн одоо иргэд маань эрхцүүчид маань хаана хандах ёстой вэ? Мөн одоо бүртгүүлэхэд ямар нэгэн төлбөр хураамж байгаа юу? Бүрдүүлэх материалаас юу байгаа вэ? Юунд эрхцүүчид хуульчид бол өөрсдөө мэддэг Монголын хуульчдын холбооны цахим хаяг байгаа. AMGL, ЦЭК-БАР, ЦЭК-МН гэдэг энэ хаягаар хандаад тэгээд энэ дээр бол хамгийн ихнийх нь нүгэн дээр бүртгүүлэхийг хүсэгчид зориулаад ямар материал бүрдүүлэх вэ, ямар хаягаар орох вэ гэдгийг нь бол зааварчилсан байгаа. Тэгэхээр энэ цахимаар буюу онцлог нь өөрсдөө заавал бичлэн ирэх шаардлагагүйгээр цахимаар бүртгэл авч байгаа учраас энэ хаягаар хандаад бүртгүүлчих боломжтой. За бүртгэлийн хураамжийн тухайд зөвлөлөөс тогтоосноор 50,000 төгрөгөөр энэ жилийн шалгалтын бүртгэлийн хураамж тогтогдсон байгаа. Шалгалтын журам дөрөв нь өөрчлөлт орсон урд жилүүдийнхээс одоо бас юугаараа онцлог болж байгаа вэ? Хуульчийн 2003 оноос хойш энэ хуульчийн мэргэжлийн шалгалтыг хуульчийн яам буюу хуульчийн асуудал эрхэлсэн төрийн зэрхний төв байгууллагаас хариуцаж өгнө зохион байгуулж ирсэн. Энэ оноос эхлээд Монголын хуульчдын холбоо гэдэг энэ мэргэжлийн чиглэлгийн нийт эрх зүйн байгууллагаас бол хариуцж анх удаага зохион байгуулж байна. Тэгээ мэдээж бид нэр өмнө нь одоо хуульчийн яам байхтаа авч ирсэн шалгалтын журамд үндэслээд сайн туршлагуудыг нь аваад журмаа бол ер нь ихэнхийн түнд тулгуурлаж өмнөх жилүүдийн журамд байсан агуулгад тулгуурлаж боловсруулсан байгаа. За тэгээд өмнө нь бас хуульчийн үндэсний хүрээлэн бол манай гол түнш байсан энэ шалгалт зохион байгууллагад хэвээрээ хуульчийн үндэсний хүрээлэнтэйгээ хамтарч байгаа. Тэгэхээр энэ юуны хуульчийн мэргэжлийн асуудал эрхэлсэн шалгалтын орооноос юу хийсэн гэхээр сүүлийн 3 жилийн туршид ер нь шалгалт өгсөн хүмүүст хүндрэл байв уу, хугацаанд болж байв уу? Тэгээд өгсөн өгөгдөл даалгавар нь бас мэдлэгээ чинь шалахгүй төвшөнд байв уу? Эсвэл одоо ойлгомжтой тодорхой байж чадахгүй. Шалгалтыг илүү чанаржуулах тал дээр тийм ээ. Тэрэн дээр судалгаа хийгээд тэрний үндсэн дээр бас юу тестийнхээ сорилгыг үйлчилбэл хянаад бүгдийг нь хянаа шалгалтын орооны гишүүд маань хянаад тэгээд тэндээс шаардлага хангахгүй гэж үзснийг нь хассан байгаа. Тэгээд аль болох шаардлага хангалттай гэж үзснийг ялгаж аваад нэмэх нь одоо шинэ хуулиудын агуулгаар баяжуулж ингэж гаргаж байгаа. Аль болохоор илүү чанартай тэгээд өмнө шалгалт өгчсэн хүмүүсээс гомдсон асуудлыг засварлаж одоо илүү сайжруулах зорилгыг агуулж байна. Шинэ хуулиудыг бас яг энэхүү тестэнд оруулж өгсөн гэдэг чинь бас айгүй зүйтэй сонсогдож байна л да. Тэгээ бид нар юуны хувьд жишээлх юм бол нийт эрх зүйн тухайд гэхээр захиргааны ерөнхий хууль гэдэг нэг шинэ хуультай болсон суурь хууль нэлээд томоохон хууль. Тэгээд энэнийг дагаад захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль гэдэг бас батлагдсан шинжилсэн найруулга. Тэгэхээр ингээд яалтчгүй шаардлага үүсч байгаа юм л да. Нэгэн хүчин төгөлдөр болоод үүсэж эхэлсэн хуулиуд байгаа учраас бид нар бас түүнийг хуульчдад эрх зүйч зориулаад дагаад ингэж явах хэрэгцээ шаардлага байгаа. Энийг дагаад бол сорилго болоод бодлогын эмхтгэл аль алийг нь баяжуулсан. Зөвхөн захиргаа гэлтгүүгээр тэгээд бусад салбарт бас ямар шинэ хуулиуд гарваа гэдгийг нь баяжуулсан байгаа. Тэгээд тухайн бүрэн авч тэгээд агуулгыг нь түүгээр нь баяжуулсан байгаа. Шалгалтыг өөр нь ямар хэлбэрээр явуулах юм бэ? Одоо цахимаар явуулах уу?
Одоо үргэлжлэх хугацаанд хэдийн хугацаанд байх вэ? Энэ өнгөрсөн 2 жилийн туршлага бол ерөөс цахимаар авч ирсэн. Бүртгэлийн цахимаар, шалгалтын цахимаар. Энэ их үр дүнтэй байна гэдэг нь харагдсан. Заавал хүнтэй харьцаад авах шаардлагагүй. Дээрээс нь шууд цорилгынхаа үр дүнчүүд юм уу тэр хүн өөрөө хянах боломжтой нүдэндээ гараад ирдэг. Тийм учраас энэ цахим хэлбэрийг үргэлжлүүлж явуулж байгаа. Тэгээ 2 хэсгээс бүрдэн өмнөх жилийнхтэй адилхан гэсэн үг л дээ. Нэгдүгээр нь тестийнхаа хэсгээс бүрдэн тест нь 200 тестийг өгөх журамдаа заацнаар 200 тестийг өгөөд энд та 60%-ыг нь хангаж чадах юм бол буюу одоо 24 он авч чадах юм бол та цаашаа бодлогынхаа шалгалт руу орох хэрэгтэй гэдэг эрхийг өгч байгаа. Тэгээ бодлого нь бас л нөгөө үндсэн хууль захиргаа гэдэг нэг салбар, эрүүгийн байцаан шийдэх хэрэгцээ гэдэг нэг салбар, иргэний хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа гэдэг процесстойгоо бас нэг салбар. Ингээ 3 салбараар бодлого өгөгдөн. Тэгээ бодлогын тусцтай 2020 оноотой. Эндээс нийлээд нөгөө сорилго болоод бодлогынхаа нийлбэр оноогоор 100-аас 70 ба түүнээстэй авчдах юм бол хуульчин мэргэжлийн шалгалтанд тэнцээ гэж үзэх юм. Хуульчин мэргэжлийн шалгалт тэнцснээрээ одоо жишээлх юм бол одоо шүүн таслах үйл ажиллагаанд бол оролцох эрхтэй болчихж байгаа тий. Шүүгчийн шалгалтыг бол тусна өгнө. Тий, хуульчин одоо эрх зүйчээс ялгагдаад байгаа маань гэхээр одоо нэгдүгээр та эрх зүйч авах хэрэгтэй, төгснөөсөө хойш бас хуульчин мэргэжлийн дадлага 2 жил хийсэн байх хэрэгтэй гэж хууль заасан чиглэлээр тийм ээ. Тэгээд энийг нь бүртгэгчээд шалгаад хянаад бүртгэгчээд хуульчин шалгалтантаа тэнцчих юм бол шүүгч, прокурор, өмгөөлөгч гэдэг үндсэн ийм мэргэжлэр л ажиллах боломж үндсэн эрхийг авч байгаа маа л гэж ойлгохгүй. Тэгэхдээ цаашдаа прокурор нь бас тусдаа шалгалтгүй өмгөөлөгч хоёр нь харин шүүгч бол тусдаа өөрөө нөгөө шалгалт зарлж авдаг. Тэгэхээр тэрийг нь хэрвээ шүүгч болохыг хүсэн ахиад бас шалгалт өгнө л гэсэн. Шүүнтэй таны хэлээд даа шүүн таслах ажиллагаанд оролцож болно гэдэг үлдсэн. Тийм л. Тэгэхээр одоо шахир эрх зүйчид маань одоо шалгалтандаа хэрэг бэлдэж байгаа юм бол танай зүгээс одоо сургалтуудыг зохион байгуулах уу? Зохион байгуулж байна уу? Тий, хуульчтай холбооноос хуульчин мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооноос одоо сургалтуудыг санал болгож эхлэн хуваар нь гараад явж байгаа юм. Тэгээд энэ сургалтууд юун талаар хэр гол нь энэ бодлогыг бодох аргачлалын талаар л байна. Тэгээ 3 чиглэлээрээ нөгөө үндсэн хууль захиргаа гэдэг нэг чиглэл, иргэн гэдэг нэг чиглэл, эрүү гэдэг нэг чиглэл энэнгээрээ бодлогуудын өгөгдөл юу байж болох вэ? Тэрэн дээр альтернатив бодох хувилбарууд юу байж болох вэ гэдэг дээр арга зүйн нэгдмэл ойлголт өгөх зорилгоор энэ сургалтуудыг санал болгож эхэлнэ. Тэгэхээр энэ нь одоо нэлээд одоо шалгалтыг төгтөл үргэлжлэн хугацаанд тийм учраас эрх зүйчд бол хэрэг сонирхож байгаа бол хуульчтай холбооны цахим сайтаар бас ороод эсвэл хуульчтай холбооны энэ холбогдох мэргэжилтнүүдтэй уцаар нь холбогдоод тэгээ энэ сургалтын талаар мэдээлэх боломжтой аль болох өмнө хугацаанд сургалтанд хамрагдвал одоо илүү юу багтаа байдаг. Тэгээ хүмүүсийн одоо хүсэл багтаа байдаг. Тэр үед нь хамрагдвал зүгээр. Учир нь сүүл хувьд шалгалт өгөх тусам илүү олон болчих гэдэг талтай байдаг хүний тоо. Тэгэхээр тэрийг бас харгалзаад өөрсдийнхөө цаг завыг зохицуулаарай гэж хүсгээр байна. Ер нь аль нэгэнтэй ажил хийдэг хүмүүс байдаг учраас хагасдан сайн бас сургалтыг санал болгоно гэдэг тийм чиглэлтэй яваа. Чиглэлгүй яхаа. Тэгэхээр түрүү жил ер нь хичнээн хүн яг энэ хүү шалгалтанд оролцсон бол энэ жилийн хувьд бол та бүхэн хэдий байх болов уу гэж ер нь таамаглаж байна. Тэгээд сүүлчийнхэн бас танд асуултыг би бас тавьж гадаадад одоо шилэх юм бол уйлжин чиглэлээр сурж байгаа оюутнууд маань одоо төгсөөд ирсэн залуучууд бас байгаа шүү дээ. Тэдгээр хүмүүс маань бас яг энэ шалгалтанд орохоос боломж нь хэр нээлттэй байд юм бол. Юуны хувьд тий. Одоо шилэх юм бол түрүү жил бол одоо хичнээн хүн тийм баярлалаа. Түрүү жил 1200 хүн бүртгүүлсэн юм лээ. Тэгээ тэрний өмнөх жил ч гэсэн бас мөн тооны орчим бүртгүүлж байсан гэсэн юу лээ тоо лээ. Тэгэхээр тэрний 30% тэнцдэг гэдэг юм л да одоо бүртгүүлсэн үнэ. Энэ жил бид нэр энэ 1200-аас буухгүй байх гэж таамаглаж байгаа. Учир нь 9 сарын 8-нд зарлж эхэлсэн шалгалтыг. Тэгээ 8-наас хойш одоо өнөөдрийг хүртэл 4-ний хүртэл гэхэд 500 хүмүүс бүртгүүлсэн байна гэж байна. Тэгэхээр энэ богино хугацаанд тэгэхээр 1200-аас бол буухгүй байх. Одоо тэр орчин буюу эсвэл түүнээс илүү магадгүй бүртгүүлэх юм шиг байна л гэдэг тийм таамаглалтай. Гадаадаас сураад ирсэн залуучууд маань бас яг энэ шалгалтанд орох байд юм болов уу? Гадаадаас сураа энэ жил одоо хуулиараа юу гэж зайсан гэхээр гадаадад сурсан, хуулиар эрх зүйчээр сурсан хүмүүс мөн гадаадад дадлага хийсэн хүмүүсийг яаж тавьчих юм бэ? Хуульчдын холбоо өөрөө жомлох хэрэгтэй гэдэг нэг хуулиар нь өөрөө өгсөн. Түүнийг энэ шалгалтын журамдаа бас нэгтгээд оруулсан байна. Тэгэхээр эрх зүйч мэргэжлэр төгссөн бол оролцох хэрэгтэй. Гол нь тэрийг та төгссөн гэрчлэгээгээ сертификат тэрийг үүрж баталгаажуулна, үтсэн кредитээ ямар агуулгаар хөтөлбөрөөр энэ эрх зүйч гэдэг энэ мэргэжлийг эзэмшвэ гэдэг ирж нөгөө нотлох харимтуудын хамт ирж гэж хүсэлтэд гаргах боломжтой юм. Тэр нь заасан байгаа. Дадлагыг шалгаагүй гадаадд хийсэн бол тооцох боломжтой. Гол нь нотлох харимтаа бүрдүүлж авчираад бүртгүүлээд шалгуулад ингээд шалгалтанд орох боломжтой байна. За ингээд бид хоёрын ярилцах цаг бас энэ түрээд өндөрлөж байна.
За мөн үзэгчид маань хэрэгтэй мэдээлэл хүргэсэн танд баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. За баярлалаа. Танд үс амжилт хүсье.